Сайн байцгаана уу. За Монгол Улс Зүүн Аз Латин Америкийн хамтын ажиллагааны форум буюу FELAC-ийн Зүүн Азийн бүсийг төлөөлж 2025-аас 2027 онд бүгд найрамдах Доминикан улстай хамтран даргалахаар сонгогдсон байгаа. За энэ хүрээнд FELAC-ийн гадаад хэргийн сайд нарын 10 дугаар уулзалтыг Улаанбаатар хотод энэ сарын 20-оос 22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. За өнөөдрөөс эхлээд хуралдаа эхэлсэн байна. За энэ форум бол Зүүн Аз болон Латин Америкийн орнуудын хооронд хамтын ажиллагаа, харилцаа ойлголцол, эдийн засгийн яриа хэлцээг хөгжүүлэх зорилгоор 1999 онд байгуулагдсан. Латин Америк болон Аз гэсэн энэ хоёр твийг холбосон цорын ганц албан ёсны яриа хэлцээний механизм бөгөөд өнөөдөр бол хоёр твийн нийт 36 орн оролцдог ийм механизм болсон байгаа. За FELAC-ийн гишүүн орнууд дэлхийн нийт хүн амын 37%, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 34%, дэлхийн нийт барааны экспорт импортын 3.1-ийг бүрдүүлж байгаа. Түүнчлэн FELAC-ийн гишүүн орнуудад дэлхийн нийт зис, кобальт, литийн нөөцийн 30% нь никелийн 60 гаруй хувь, за нийт газрын хувар элементийн 75 гаруй хувь ногдож байна гэдэг ийм судалгаа байдаг. За Монгол улсын хувьд энэхүү олон талтай үйл явцад 2010 онд нэгдэж орсон. Энэ нь FELAC-ийн хүрээнд хурдтай хөгжиж байгаа дэлхийн өмнөдийн орнуудтай идэвхтэй хамтран ажиллах, за Монгол улсын олон тулгуурт гадаад бодлогыг бэхжүүлэх, за 3 дахь шүршийн бодлогыг хамрах хүрээ орон зай хувьд тэлэхэд маш чухал ач холбогдолтой гэж үздэг. Их 7, их 20, АПЕК, ASEAN, BRICS зэрэг дэлхийн нөлөө бүхий олон улсын бусад механизмын гишүүн орнууд FELAC-ийн гишүүн байдаг бөгөөд Монгол улсын хувьд тус форумын хүрээнд эдгээр улстай бүс нутаг олон талт хамтын ажиллагааг идэвхтэй явуулах юм өргөн боломжтой гэж үзэж байгаа. За манай улс бол нээлттэй бие даасан олон тулгуурт гадаад бодлогоо идэвхжүүлж хамгийн сүүлд 2019 онд бүгд найрамдах Доминикан улсад хуралдсан сайд нарын хурлаас хойш FELAC-ийн үйл ажиллагааг сэргээ эрчимжүүлэх, олон улсын харилцааны сүүлийн үеийн чиг хандлагад нийцүүлээ хөгжүүлэх хүсэлтийг гишүүн орнуудаас хүлээж аваад эдийн засаг, соёл, боловсрол зэрэг салбарт харилцаа ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санаачлаг гарган ажиллаж байна. За энэхүү арга хэмжээнд тус форумын гишүүн 33 улс, Нэгдсэн үндэсний байгууллагын Аз Номхон далайн эдийн засаг нийгмийн комисс, Латин Америк, Карибын эдийн засаг нийгмийн комисс болон тус форумын цахим нарийн бичгийн даргын газрын нийт 120 гаруй төлөөлөгч оролцож байна. Гадаад хэргийн сайд нарын 10 дахь удаагийн уулзалт нь тус форумын 25 жилийн ой хүрээнд зохион байгуулагдаж байгаагаар онцлог. За тус уулзалтаар бол 25 жил ба цаашдын төлөв Зүүн Аз Латин Америкийн хамтын ажиллагааны алсын хараа гэсэн сэдвээр бол хэлцүүлэг өрнүүлж үүний дүнд Улаанбаатарын тунхаглал гэсэн баримт бичгийг бол баталж гарганаа. За энэ FELAC-ийн хурлын үеэр бас ахлах албан тушаалтнуудын 24-р уулзалт, FELAC-ийн сангийн удирдах зөвлөлийн уулзалт болон бусад ажлын хэсгийн цуврал уулзалтууд бас давхар зохион байгуулагдаж байна.